За бүгдээрэнд нь энэхүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ ууршуулагчийг хэрхэн ажилуулах тухай зааварчилгаа бичлэг хийхээр бэлдлээ. За тэгэхээр миний гарт яг одоо дэнлүүн загвартай ууршуулагч маань харагдаж байна. Тэгэхээр бүгдээрээ ууршуулагчудаа эхлээд их биенээс нь суглаад гаргана гэсэн үг байна. За ингээд авахад Young Living-ийн бүх ууршуулагчид доороо ийм цагаан хавтан буюу ийм төмөр бас хавтантай байдаг. За энийг бол ультрасоник хавтан гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ нь маш өндөр ийм чичирхийллийн давтамжаар Young Living-ийн энэ хөвтгөн цэвэр тосыг маш өндөр давтамжаар задалж маш жижиг эсийн түвшинд задалж өгөхөд гол үргийг гүйцэтгэдэг гэсэн үг байна. За дараа нь бүгдээр энэ ууршуулагчиндаа усаа хийж хэрэглэх байгаа. Тэгэхээр усаа хийж хэрэглэхдээ шүүсэн ус, буцалгаад хүрсэн ус, аль эсвэл цэвэр усыг ашиглана. Крантны хатуулаг ихтэй усыг шууд хийж хэрэглэхгүй гэсэн үг байна. Учир нь гэх юм бол энэхүү ультрасоник хавтныг тухайн хатуулаг нь бол гэмтээх эрсдэлтэй болдог байх нэ. За тэгэхээр бүгдээрээ ууршуулагч бүрд ийм зураас байгаа. Тэгэхээр энэ зурааснаас ямагт доогуур хэмжээтэй усыг хийж хэрэглэнэ гэсэн үг байна. Энэ зурааснаас дээшээ буюу макс тэмдэглэгээс хэтрүүлсэн тохиолдолд ууршуулагч ажиллахгүй байх, аль эсвэл амархан эвдрэх энэ нөхцөлийг бүрдүүлдэг байгаа. За тэгэхээр эхлээд хүмүүс амин тосоо хийчээд усаа хийх үү, эсвэл усаа хийчээд амин тосоо хийх үү гэж асуугаад байдаг. Тэгэхээр альч дараал нь болно гэсэн үг байна. За миний хувьд бол эхлээд усаа хийчлээ. За түүнийхээ дараа та нар маань ууршуулах дуртай тосоо сонгож аваад ууршуулагчиндаа усан дээрээ ингэж хийчнэ гэсэн үг. Тэгэхээр дөнгөж анх удаа хэрэглэж байгаа хүмүүсийн тухайд бол 1-2 туслаар хийгээд тос бүртээ танилцнаа гэсэн үг. Магадгүй та тосондоо дассан бол өөрийнхөө үнэрлэх мэдрэмжэндээ тааруулаад тосноосоо тодорхой туслуудыг хийж хэрэглэж болно гэсэн үг. За эхний ээлжинд бол бид нар дан нэг тосоор ууршуулдаг бол явандаа бид нар тоснуудыг хольж 2-оор нь 3-аар нь 4 төрлийн тоснуудыг хольж ууршуулж хэрэглэдэг. За ингээд тосвоо энэ дээрээ хийгээд бэлэн боллоо. За тэгэхээр ингээд таглагаа сайн ингээд яг энэ ховлыг ингээд таарахгүй бол ингээд зөрүү гараад байгаа. Тэгэхээр ховлоо яг ингээд тааруулаад таг гэд оруулчнаа гэсэн үг байна. За үүний дараа их биеийг нь сайхан тааруулаад мөн үүнийгээ хийхдээ ингээд таг гэд оруулнаа гэсэн үг байна. За ингээд ууршуулагч маань бэлэн болсон. За тэгээ та нар маань залгуураа ууршуулагчндаахаа залгуурын хэсэгт залгана. За ингээд таг гэд орчин тэ. За ингээд орлоо. За тийнгүүд цөлийн манан болон лантern ууршуулагчид хоёулаа ард талдаа ийм 2 төрлийн товчлууртай байж байгаа. За хамгийн ихний асааж унтраах тэмдэглэгээ бүхий товчон дээр та 1 удаа дарах юм бол ууршуулагч маань 4 цагийн гормоор ажиллана гэсэн үг байна. За энэ дээр дахиад 1 удаа буюу 2 удаа дарах юм бол энэхүү ууршуулагч маань нийтдээ 8 цагийн гормоор ажиллана гэсэн үг. Дахиад 1 буюу нийтдээ 3 удаа та дарах юм бол 1 минут ажиллаад 1 минут амардаг ийм цагийн гормоор ажиллана гэсэн үг байна. За энэ цагийн тохиргоо бол та усаа макс тэмдэглэгээний доогуур хийсэн тохиолдолд энэ цагаар ажиллана. Хэрв та усаа бүр талаар ч юм уу багаар хийсэн бол ажиллах цагийн горим нь доошо буурна гэсэн үг байна. За цөлийн манан дэнлүүн ууршуулагч, мөн шар шувуу ууршуулагчид гэх мэт бүх ууршуулагчид маань өөр дээрээ ийм 10 өнгийн гэрэлтэй байдаг. Тэгэхээр та нар маань 2 дахь товчлуур болох гэрэлний өнгө тааруулах бичлэг нь товчлуур дээр дарж өөрийн дуртай өнгөө тавьж тохируулах боломжтой гэсэн үг. За ингээд гэрлийнхаа өнгийг бүдгрүүлж болж байна. За энэ мөн лааны дүр шиг болж байна. За бүх ууршуулагчдын дээр ийм улаан өнгийн гэрлэн дээр ингээд тавьчих юм бол энэхүү өнгө нь бүх байгаа өнгөө ингээд солигдож ээжилж асдаг ийм тохиргоо байгаа юм шүү. За тэгэхээр та нар маань өнгөө ээлжил сольдог дээр тавьж олж байна. Үгүй бол ингээд дуртай өнгөөрөө яг ингээд таалагдсан өнгөө сонгоод тавьчих болно гэсэн үг байна. За ингээд бидний ууршуулагч маань үндсэндээ ажиллах цагийн гормоор ажиллаж байгаа. За дараагийн нэг хэлэх зүйл нь болохоор энэхүү ууршуулагч нь усан дуусаад ажиллахаа ингээд
болчдөг, өөрөө шууд унтарчдаг гэсэн үг. Харин гэрэл нь ингээд ангаараа асаалттай үлддэг байгаа. Тэгэхээр та нар маань ууршуулагч усан дуусчих үедээ, шатчих үедээ гэж санаа зовнох хэрэггүй гэсэн үг байна. Магадгүй бүр орой тосоо ууршуулангаа ямар нэгэн гэрэл гаргахыг хүсэхгүй байгаа бол бас гэрлээ сольж агаад унтраалттайгаар ийм унтраалттай горимоор гэрэл нь асахгүйгээр ажилдаг горимоор бас ажилуулж болдог байгаа. За тэгээд ууршуулагчийн энэ доор тавих гадаргуу нь болвол тэгш хэмтэй хатуу гадаргуу байна. Доор нь ямар нэгэн зөөлөвч те үслэг идэлэлч гэдэг юм уу тийм зүйл болвол тавихгүй. Дээрээс нь халуун ийм суурин дээр тавихгүй. Магадгүй хүрхчний дээрч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар ингээд суурин ингээд халаад идэг тийм юм дээр тавихгүй. За тэгээд боломжоор аль болох гэрийнхаа ийм өндөрлөг газарт тавьж өгөх юм бол энэ ууршуулагч нь илүү дээрээс нөгөө агаараа цацаж доошогоо ингэж агаар төслийн замаар тархаадаг байгаа. За тэгээд энэ ууршуулагч бүр нь доод талын ёроолдоо сэнстэй байж байгаа. Тэгэхээр энэ сэнс рүү бол ус оруулахаас, норгохоос ямагт зайлсхийнэ гэсэн үг ааш. За тэгээд бүх ууршуулагчуд маань үйлдвэрийн 1 жилийн баталгаатай ирдэг. Тэгэхээр юу гэдэг нь те нөгөө таны буруу хэрэглэнээс үүдээгүй ийм гэмтэл дээр бол Young Living компани таныг ууршуулагч авснаас хойш 1 жилийн баталгааг өгөөд тухайн асуудлыг шийдэж өгдөг байх нэ. За нийтлэг бас хүмүүсийн асуудаг зүйл нь ингээд усаа хийгээд ингээ орхицсон. Тэгээд яг бүрэн ажилуулж дуусахгүйгээр дотроо устайгаа тостойгоо байгаа. Тэгэхээр тэрийг ингээ бүр хонуулсан маргааш нь хэрэглэж болох уу гэж асуугаад байдаг. Тэгэхээр тийм үе байгаа бол аль болох хонуулахгүйгээр бодож усныхаа хэмжээг тааруулж хийвэл зүгээр байдаг. За учир нь гэх юм бол ус болон тостойгоо ингээ ууршуулагчуд хончхоор үнэрэнт нь ингээд хувьсэл явагдаад яг ийм шин гой үнэр нь жаахан өөрчлөгдчихдөг байгаа. Тэгэхээр тэр нь танд тэмч татаа санагдана гэж би бол бодохгүй байна. Тэгэхээр хэрвээ би энийг яг бүрэн дүүрэн 4 цагаар нь бүтэн цагаар нь ажиллахгүй гэж үзэх юм бол усныхаа хэмжээг багаар хийгээд дээр нь тосоо хийж хэрэглэх боломжтой байгаа шүү. За тэгээд баярлаа. Баяртай. Асуух зүйл ах юм бол ууршуулагчтай холбоотой асуулт ах юм бол комент үлдээгээрэй. Та бүхний асуултыг авч агаад дахин та нартаа тухай бүрт нь хариу өгөөд явах болно. Баярлаа.